бид нар ингээд те яг ингээд тухрыг. За маргаашнаас эхлээл жим яваал тураал аюугаа биетэй болъё гэж бодоол жим явсан. Жим яваал 1 явлаа, 7 хоног явлаа, 2 явлаа, 3 явлаа гэж гів гинтних явмааргүй санагдал. За зүгээр штэ. За болио. Би ингээд зовох хэрэг байна уу? За англи хэл сурыг. Ингээл англи хэлний хичээлийг үзээл айгүй хийгээл явж ирсэн чинь 1 хоногийн дараа за болио гэдэг бодлоод бидэрт айгүй орж ирдэг тий. За тэгвэл эдгээр яг юунаас болоод ингэж идэм бэ гэдгийг би та бүхэндээ Joe Dispenza-гийн формула гэдэг сургалтнаас сурсан зүйл дээрээ өөрийнхөө мэддгийг нэмээд тайлбарлаад өгье. За тэгээд та хэд маань яг энэ үеэр асуулт миний яг ярьж байгаа юмтай холбоотой асуулт байх юм бол асуугаарай. За яг асуултыг чинь би харчвал тэр үгт нь хариулаад явчихна. За тэгэхээр ингэ тийм байна. За бид нар өдөр болгондоо энэ шинжлэх ухаанаар батлагдаад ингээд тоолцсон бүх хүмүүс ярьдаг те доороо 60-аас 70 мянган бодол боддог. Эмэгтэй хүмүүс арай их боддог, эрэгтэй хүмүүс цөөхөн боддог. За тэгээд тэр 60-аас 70 мянган өдөр тутамдаа боддог бодол маань 80-аас 90 дандаа адилхан байдаг. За тэгээд бодлоос хүний сонголт шалтгаална, тэрнээс зан ааш үүснэ, тэрнээс туршлага үүснэ, тэрнээс сэтгэл хөдлөл үүснэ, сэтгэл хөдлөлөөс мэдрэмж үүснэ. За тийм мэдрэмжээс эргээд бодол үүснэ. Тэгээд энэ бүхэн тэр хүний зан аашийг, тэр өвөрмөц зан аашийг ингэж бүртгүүлдэг юм байна. За тэгэхээр та юу бодож яаж бодож байгаа гэдэг маань таныг яаж аашилж аяглах. За тэрнээсээ үүдээд юу мэдэрч ямар мэдрэмжтэй амьдрах гэдэгт маань энэ бүгдийг нийлүүлвэл гэдгийг маань тодорхойлдог. Тэгвэл энэ бүгдийг нийлүүлээд таны зан personality гэж англиар ярьдаг те хувь хүний зан чанар гэж хэлдэг. За тэгээ хувь хүний зан чанараас тухайн хувь хүний одоо амьдралын хэв маяг үүсдэхээ гэсэн. За тэгэхээр яг эндээс харахаар хүн өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээдэг. Бодлоос эхлээд өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж идэг байна тий. За тэгээд ихэнх хүмүүс маань одоо 35 хүрээд эхлэхэд яг боддог бодол нь тэр бодлоо дагаад орж ирдэг сэтгэлийн хөдөлгөөн, тэр бодлоо дагаад орж ирдэг мэдрэмжүүд нь өдөр болгон давтагдсаар байгаад адилхан болцсон байдаг. Тэгээд тэрийг нь тэрнээс хойш нөгөө 10 жил, 20 жил, 30 жил хийсэн юмнууд маань дандаа давтагдаад байсан учраас дадал зуршил гэдэг нэг үүсгэждэг. Тэгээд дадал зуршил болцсон юмыг бид нарт эргээд нөгөөтгөө өөрчлөхөд аягүй хэцүү байдаг шүү дээ. Тэ яг нөгөө нэг жимд тэ явдггүй байж чад гинт яваад эхлэнгууд явмааргүй санагдаад байдаг гэх учир нь тэр. Тэгээд дадал зуршлууд маань нийлээд бүгдээрээ нийлээд бидний далд ухамсарт энэ хүн ийм л юм боддог, энэ хүн ийм л юм мэдэрдэг, энэ хүн ийм л хүн гэдэг ийм дан одоо дадал зуршлуудын нийлбэрийг бүтээсэн. Тэгээд тэр 35 нас хүрээд ирэхээр тэр бидрийг одоо энэ дадал зуршууд чинь нийлээд ингээ програм болоод одоо нөгөө нэг бидрийг удирдах эхэлдэг. Бид нар ярьдаг штэ ухамсарт байгаа ихтгэл үнэмшлүүд бидрийг удирддаг. Бидний амьдралын 95%-ийг бидний ухамсаргүйгээр хийдэг програмууд те үйлдэлүүд удирддаг гэдэг маань ерөөсөө ийм. За тэгтэл бидний өдөр тутмын амьдралыг тэг өмнө суусан програмууд 95% удирддаг юм бол тэрийг өөрчлөхийн тулд бид нар одоо 100% гэж үзэхэд 95% нь автоматар яваад байгаа тийм. Тэгтэл 5% нь бид нар өөрсдийнхөө одоо зорилготойгоор бодолтойгоор шийддэг байхад л өдөр тутмын амьдрал. Тэгвэл нөгөө 95%-ийн эсрэг чинь миний 5% ажиллаж 95%-аа давж иж би одоо нөгөө нэг жимд явдаг дадал зуршлыг төрүүлж бүтээхийн тулд нөгөө нэг явдггүй байсан 95% дадал зуршлаа давах хэрэгтэй болж байгаа байхгүй. За тэгээ энэ дээр
яг энэ тухай ярихад Joe Dispenza-гийн формула дээр болох энийг маш ойлгомжтой, маш энгийгээр айгуу гой тайлбарлсан байдаг. Тэрнээс би та бүхэндээ хуваалцаад өгөө. Тэгээд ихэнх үедээ одоо ингээд бодол бид нар хамгийн эхлээд бодлоос ингээд янз бүрийн сэтгэл хөдлөлүүд гараад тэр сэтгэл хөдлөлүүдээсээ бид нар мэдрэмж гэдэг юмыг авч яадаг. Тэгвэл тархинд үүссэн бодол маань дараа нь эмоц болоод тэр эмоцоос үүссэнийг мэдрэмжийг мэдрэмж бол биеийн хэл, тархины хэл нь болохоор бодол, биеийн хэл нь болохоор мэдрэмж. Тэр тархинд үүссэн бодол нь одоо биеиндээ мэдрэмжийг үүсгэхэд явж байгаа гэсэн үг. Тэгээд маш олон жилийн туршид яг л нэг бодлоо нөгөө нэг 60-70 мянган хувийн чинь 80% нь адилхан байдаг шүү дээ тий. Тэгвэл 80% яг адилхан бодлоо өглөө босоод яг адилхан бодол бодож эхлэв. Яг адилхан мэдрэмж аваад ингээл нэг зүйлээ давтаал 10 жил, 20 жил гээ яваад эхэлгээд тэр чинь автомат болоод одоо бие нь бодлоо удирдах эхэлдэг болж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө жимд явахаар айгүй хэцүү байдаг чинь миний бие намайг зүгээр л штэ жимд явж явах гэдэг бие ингэж зовоож явах гэдэг юм бай гэдэг бодлууд чинь одоо биеэс тархилуу гарч ийнэ гэсэн. Чи өмнө нь ийм хийж байгаагүй юм чинь би энэ мэдрэмжийг мэдмээгүй тань л дассан мэдрэмжээ би ингэж нөгөө өглөө освол гар утсаа шалгаал цагаан угаал ажилдаа явцдаг байсан бол би одоо өглөө босоод өмнө нь иддэг байсан юмнаас шал ундаа юм идээд өглөө 7 гэж босоод явдаг гэсэн чинь одоо би өглөө 6 цагт босоод одоо дасгал тэрэгтэй усуугаад дасгал хийгээд эхлэнгүүт нөгөө бие чинь одоо хөөе гүнгутаа чи өглөө 7 цагт босоод ингээд нөгөө нэг юм дасгал хийгээгүй юм мэдрэмжээ аваад ингэж явдаг штэ тэр чинь хайцчваа гэд би чинь өөрөө тэр мэдрэмжээ эргүүлж өгүүлээд тархилуу чинь би дассан танил мэдрэмжээ мэдэрмээр байна чи наадах болоо гэж хэлээд байгаа чинь одоо тархинд эхлээд үүсгэсэн бодол нь биеэ захирдаг байсан бол одоо бие нь тархиа захирдаг тийм програм болсон гэсэн үг байхгүй. За би энийг та хэд мань ойлгож байна уу? Ойлгохгүй байл хэлээр би дахиад тайлбарлаад өгье. За хараа яагаад ингэдэг вэ гэхээр би өглөө одоо жирийн өдөр байлаа гэж бод тий. Би өглөө босоод ихэнх хүмүүс ингэдэг юм байна л да. Өглөө босоод ямарваа нэгэн сөрөг боддог тий. Аль эсвэл өглөө босоод шууд ингээ гар утсаа ингээд хардаг. Гар утсаа харангуйтаа ямар нэг юм уншаад за гэд нэгэн төрлийн бодлыг бодоод нэгэн төрлийн мэдрэмжийг ухамсаргүйгээр хийдэг. За тэгвэл тэр чинь одоо биднэрт ингээд дахин давтаж хийсээр байгаа програм болцсон аахгүй. Би өглөө босоод энийг л хийнэ. Өглөөсөө л нүдэн нийлээ ингээд утсаа харал утсаа ухлаа. Тэгэл за одоо 7:30 болчихлоо ажилдаа явах боллоо гэж бодох юм бол нөгөөдөө салгаж аваад баг тэр хооронд миний тархи ажиллах ямар ч шаардлагагүй. Налуугаараа шүтээгөөд галтгоонд орж нэг цай буцалгаж уугаад талах итлээ. Тэгээд гараад машиндаа суугаад юм уу те автосан суугаад ажилдаа явлаа. За энэ хооронд тархи ямар ч шийдвэр гаргах ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл энэ өдөр болгон хийдэг үйлдэлүүд болоо авцсан маа. Тэгэхээр энэ маань одоо 10 жил, 20 жил, 30 жил те 1 жил, 2 жил давтамжтайгаар хийсэн учраас одоо дадал зуршил гэдэг юм бий болгоцсон учраас энэ автоматар хийгээд байгаа юм болгон дадал зуршлууд маань давтамжаар давтамжтайгаар хийсэн байгаа учраас бид нөгөө нэг одоо ухамсаргүй дээр шийдвэрүүд гаргагдаад бид нэг тэрийг автоматар хийгээд идэг. Одоо автомат програмаар ажиллаад байна гэсэн үг байхгүй. Гэтэл би өглөө 7 цагт босдог байснаа болоод өглөө 6 цагт босоод йог ч юм дасгал хий гэд эхлэнгуут чинь одоо бид нөгөө нэг автоматар ажиллаад байдаг 95% эсрэг 5% гаргаж тайв. Үгүй би одоо энийг хүсэхгүй байна гэдэг дээр тавиад эхлэнгуут нөгөө
Өдөр болгон өглөө босоод уцаа үзээд цайгаа уугаад ингэж явах хооронд нэг мэдрэмж төрдөг байсан би чинь тэргээ эргээд надаас нэхэд байгаа байхгүй. Миний танил юм яач вэ? Миний танил энэ мэдэр хийдэг үйлдэл миний энэ танил мэддэг мэдрэмж хайчч ба гэд эргээд тархинасаа тэрийг асуугаад автоматар хийе гэдэг байгаа. Тэрийг чинь тэрийг би ингэ та бүхэнд тайлбарлаж байна. За тэгээд хэрвээ ямарваа нэгэн байдлаар өөрчлөлтийг хийж бодох юм болвол өглөө босоод хийдэг давтамжтай үйлдэлээсээ шал ондоо хийх ёстой. За одоо ингээд нэгд өдөр алга хийдэг юм боддог бодол маань адилхан. Сэтгэл хөдлөлт маань адилхан. Мэдэрдэг мэдрэмжүүд маань адилхан болчлаа тий. Адилхан болоод энэ маань програм болоо авчлаа. За тэгвэл одоо энэ програм болоод явангууд чинь миний ихэнх хүмүүс те одоо чинь боддог бодлууд нь дандаа өнгөрсөнтэй холбоотой бодлууд боддог. За өчигдөр нэг тэгсэн юм чинь өнөөдөр яах вэ гэж тийм. За өчигдөр тэр нэг юм тэгээдсэн. Тэгэхээр одоо яасан болоо. За нэг тийм хийст өчигдөр нэг тийм болсон доо гэдэг ийм бодлуудыг маш олон юм боддог учраас яг тэр бодолтой холбоотой мэдрэмжүүд надад биеинд үрсэж идэг. За тэгвэл хараа хүний бие яг бие болохоор шүү дээ тий. Биеинд болохоор цаг хугацаа гэж байдгүй. Хүний бие яг тэр хүний ингээд тархинд бодогдож байгаа зүйл, төсөөлөгдөж байгаа зүйлийг яг одоо болж гинэ гэж боддог. Би болохоор тэр цаг хугацаа гэж мэддэг учраас миний тархинд төсөөлөгдөж байгаа юм зүйлээ яг одоо болж гин гэж бодоод тэр тархин дотор бодогдож байгаа төсөөлөгдөж байгаа юмтай адилхан мэдрэмжүүдийг ингээд гаргаад ирчээдэг. Гэтэл тархи ингээд бодлоо би мэдрэмж үүсгэлээ тэгвэл эргээд тарих ингээд бие хянангуудаа анализ хийнгуудаа за тэр бодол нь ингээд жаа намайг юм аз жаргалгүй мэдрүүлдэг байсан бодлыг би бодоод аз жаргалгүй мэдрэмж үүссэн байя гэж бодъё те нэг сөрөг зүйлийг бодол юм байна сөрөг мэдрэмж үүссэн байх юм бол тарих эргэж анализ хийгээд би биеийг чагнаснаа энэ хүн сөрөг мэдрэмжтэй байгаа юм байна гэнгуутаа дээрэс нь тэр сөрөг мэдрэмжинд гэсэн бодлыг эргэлдүүлээд илүү бодуулаад эргэлдүүлээд идэх гэсэн. Нөгөө бид нар ингэж идэх чинь сөрөг бодол амар ихтэй байна. Сөрөг бодлоос бодлоо яаж зогсоох вэ гэдэг асуултуудыг маш их тавьдаг. Тэгэл нэг янз бүрийн арга хэрэглээл жоохон эргэлж байгаа л нөгөөт хэд хоногийн дараа нөгөөтгөндөө явцгүй болол тэгэл ингээ буугаад өгчдөг ч юусэд энэ дээр байгаа байхгүй. 95% ухамсаргүйтэй 5% ухамсартай маань одоо 95% давхтар байлдаад их хвчлэн дандаа бууж өгдөг. 95% 5% гэх маш ялгаатай байгаа. За манайха ойлгож гин үү, таалагдж гин үү сайхан бичээрэй. За зүрх тавьсан хүмүүстээ баярлалаа хөрхнүүдээ. За тэгсэн чинь за одоо тэгээд нэгэнт би өнгөрсөнд болсон юмнаас дандаа юм татаж боддгийм бол миний ухаан санаа дандаа өнгөрсөнд байна гэсэн үг тийм. Өнгөрсөн дээр би амьдраад байна гэсэн үг. За тэгвэл өнгөрсөн дээр миний бодол байгаад байхад өнгөрсөнд болсон зүйлийг би бодож яхад миний бие цаг хугацаа гэдгийг ялгадаггүй юм чинь өнгөрсөнд бодсон бодол дээр миний бие өнгөрсөнд мэдрэгдсэн танил мэдрэмжийг мэдрээд одоо миний тарих бие хоёул өнгөрсөн дээр байгаад байгаа байхгүй. Анхаарал яг би өөрөө энд байгаад байгаа мөртлөө би бодлоор өнгөрсөн дээр байж байгаа. Тэгээ бие маань бодлын маань дагаад тарих өнгөрсөн дээр байж байгаа. Тарих болохоор ерөөсөө өнгөрсөнд болсон бүх зүйлүүдийн бичлэгийг хадгалсан байдаг. Маш урт бичлэг гэдэг. Тэгвэл тэр бичлэгээсээ бид нар нэгийг сонгож аваад хүмүүс сөрөг зүйлийг төрүүлж бодохтай айгүй тийм. Сөрөг зүйлийг илүү их боддог, сайхан зүйлийг бодохоос өнгөрсөн дотор сөрөг зүйлийг нэг аваад бодоход би энэ яг болоод байгаа юм байна гэж идэх гутаа яг тэр бодолтод таарсан мэдрэмжийг мэдрээ яг тэр бодолтод таарсан одоо биеийн нөгөө нэг янз бүрийн гормонуудыг ялгаруулаад суучдаг. Тэгээ би ингэж идэх чинь өнгөрсөнд болсон таагүй юмыг ерөөсөө дахиж битгий эргэлдүүлж бодоо. Яагаад гэхээр чиний бие чинь өнгөрсөнд байна гэж бодоод тэр бодсон бодол чинь томроод чи өөр өнгөрсөнд байгаад ирээдүг ерөөсөө харж чадахгүй нь одоодоо байж чадахгүй. За тэгвэл учир шалтгаан нь ерөөсөө л тийм. Би тарих бодлоо. Би тэрнтэй холбоотой
мэдрэмжүүдийг мэдэрлээ. Тэг яг тэрнтэй холбоотой одоо тий нэг гормон мормоно ялгарууллаа. Тэнгуут тал хэрэгж анализ хийгээд энэ хүн аз жаргалахгүй байгаа юм байна гэд яг тэр сөрөг бодлуудыг сайхан нэмж өгөөл дахиад нөгөө сөрөг мэдрэмжүүдтэй холбоотой сөрөг гормонууд нь ялгараад нөгөө нэг стрессний кортизол гэдгийг ялгаруулаад тэгэл стресстэй суугаад байдаг. Тэгээ сүүлдээ энэ маань ингээ бүтэн цикл болоо програм болоод амар олон жил ажиллаад яваад тэгэхээр нөгөө стресстээс үлдсэн хотоод модод янз бүр өвчнөдтэй бий болдог. За тэгээд одоо яагаад одоо хэрвээ би өнгөрсөнд бодсон бодлуудаа өдөр болгон боддог юм чинь. Тэгтээ тэр 95% нь миний амьдралыг контролдод миний ухамсаргүй миний амьдралыг контролдод байгаа юм чинь. Ухамсаргүй шигтэй 70 ухамсарт байгаа юмнууд тий 70 ухамсар суусан програмууд тий контролдод байгаа юм чинь одоо би миний өчигдөр болсон юмыг би өнөөдөртөө татаж авчираад яг тэр адилхан бодлоо бодвол адилхан мэдрэмжээ мэдрэл тэг өдөртөө нөгөө нэг хүмүүсийн уулздаг, учирдаг хүмүүс ихэвчлэн адилхан төстэй штэ. Цоо шинэ хүмүүстэй бид нар баг уулзахгүй байгаа тий уулзвал тэр жоондоо тэгвэл яг гэр бүлийнхнийгаа нэг хүнийг хараад боддог бодол мэдэрдэг мэдрэмж адилхан. За ажил дээр очиод ажлынхаа нэг хүнийг хараад хүн болгон дээр ондоо тэр нь хүн болгон нэг хүнийг хараад энэ аягүй сайн хүндэг гой сайн бодол төрөөд сайн мэдрэмж мэдчих нөгөө нэг энэчтэй гэдэг бодол төрөд бодол мэдрэмж төрчихдөг. Ингээд эхлэхээр миний эргэн тойронд байгаа бүх юм надад танил би тэрийг дандаа мэддэг гэсэн. Тэгээд тэр үйл явдлууд өнгөрсөнд болсон үйл явдлуудтай холбоотой одоо тэр нөгөө бичлэг байна шүү дээ. Дахин байгаа бичлэгээсээ би нэгийг татаж гаргаж ирээд бодоод тэр хүнийг харахад яг тэрнтэй холбоотой нөгөө бодлууд орж илээ нөгөө мэдрэмжүүд үүсээд тэнгууд эн чинь надад танил байгаа байхгүй юу? Тэг би тэрэндээ дахиж эргэж бодох шаардлагагүй, толгойгоо ажиллуулах шаардлагагүй. Яг тэр хүнтэй адилхан холбоотой бодлууд бодогдоод адилхан мэдрэмжүүд үүсгээл яваад эхлэхээр одоо миний эргэн тойронд болж байгаа хүмүүс үйл явдал миний амьдралыг одоо нөлөөлөд байна гэсэн. Би өглөө босоод гэрийнхэн хүүхдээ сургуульд нь хүргэж өглөө ажил дээр очиод өмнө нь таньдаг хүмүүсээ хараад таньдаг хүмүүстэйгээ ажиллаад яг тэрнтэй холбоотой бодлууд бодоод хийдэг ажлаа хийгээд өчигдөр бодчихсон бодлоо бодоод өчигдөр хийжсэн ажлаа хийгээд тэрнтэй адилхан мэдрэмжүүд аваад ажлынхаа хүмүүстэй харьцсан хүмүүсийнхаа тоогоор бодлоо бодоод мэдрэмж аваад ингээл тэгэл гэртээ очивол хоолоо игээд зурагтаа үзэж байгаа л уцаа авчаад унтчих. За ингээд яг адилхан амьдралаар амьдраад эхлэхээр энэ адилхан амьдралаар амьдраад байгаа юм бүхэн маань миний одоо цоо шин мэдэхгүй юм ерөөсөө орж ирэхгүй байгаа учраас дандаа адилхан ирээдүйтэй яг энэ адилхан өнгөрсөн яг юм байгаа учраас ирээдүй юу ч өөрчлөхгүй л ирээдүй яг энэ чигээр ингээл одоодоо угаасаа байж чадахгүй байгаа шүү дээ. Одоодоо байж чадахгүй өнгөрснийг бодоод байгаа. Өнгөрсөн чинь ингэж одоодоо ирэнгуутаа өнгөрсөнтэй адилхан ирээдүй бүтээгээд байна. За тэгвэл энэ өнгөрсөнтэй адилхан ирээдүй бүтээгээд яваад байгаа ч хүмүүс карма, үйл өөр одоо хувь тавилан энэ төр гэдэг аюу ярьдаг шүү дээ тий. Тэгвэл тэрийг бид нар өөрөө бүтээгээд байгаа байхгүй юу? Өөрөө бүтээсэн. За ингээд бүх юм ингээд адилхан болоод эхэлдэг. Тэгвэл бид нар миний ирээдүй ямар байхыг таамаглахад маш амархан. Яагаад гэвэл өнгөрсөнтэйгээ адилхан байна. Би өөрөө өнгөрснөөс ирээдүлөө татаж авчаад өнгөрснөөс яг адилхан ирээдүй би өөрөө өөрийнхөө өнгөрсөнд болсон юмнасаа бодоод байгаа бодол мэдрэмжээс яг адилхан ирээдүй бүтээгээд байгаа гэсэн. Миний яг өнгөрсөн ах сайны номунаата ярьсан манифест гэдэг лайвыг хэрвээ та үзчихэд энийг үзэж байгаа бол яг энэ дэр тэр жижиг нюансыг олоод байгаа тий. Манифест гэдэг маань бидний яг одоо бодож байгаа бодол яг одоо мэдж байгаа мэдрэмжээс ирээдүй үүсдэг гэдгийг тэнд бид нэг тайлбарлах гэдэг оролцсон. За тэгвэл одоо ирээдүй яагаад ингэж байдгийм бэ гэхээр адилхан байгаад байгаа юм бэ? Яагаад бид нар 5 жилийн өмнө амьдчихсан амьдралаараа өнөөдөр амьдраад байгаа 5 жилийн дараа яаж амьдрах вэ гэхэд яг өнөөдрийнх шиг л амьдрах гэдэг ийм байдал тэ таамаглаж болох хуцаар ирээдүй ингэж үүсгдэг байх нэ. За Жо Диспенза маань өөрөө судлаач хүн тий.
яг энэ яриа өөрийнх нь яриад байгаа юм. Энийг ингээл бүх одоо тий үгсийг ярилцлагада энийг байнга ярьж идэг. Ингээ маш мундаг одоо подкастэнд ороод 1 цаг 2 цагийн ярианууд ингээд хийцэн байдаг. Тэр яриг нь ингээд сонсоход дандаа энийг ярьж. Харин яг энэ формула гэд хичээлүүд дээр нь орохоор энийг маш тодорхой, маш богино хугацаанд хүчдэг юм байна. Хүчдэг юм байна. За одоо ингээд би та бүхэндээ хэлсэн шүү дээ тий. Би та бүхэндээ юм мартчих магадгүй гэд тэмдэглэснээ хараад хэлж байгаа шүү маа. Мартаад үлдээч юу гэдэг. За тархины хилэн бодол, биеийн хилэн мэдрэмж хичээлсэнтэй. Тэгвэл одоо би ямар бодол бодоод ямар мэдрэмж мэдрээд тэн дээр ямар зан ааш гаргаад түүнийгээ давтаж хийсээр хагаад ямар дадал зуршилтай болцсон гэдэг энэ бүхэн маань миний зан ааш гэдгийг миний бие хүн, хувь хүн гэж ярьдаг те тэрийг ингээд тодорхойлоод явж байгаа гэсэн үг. За ингээд одоо нөгөө нэг зан одоо дадал зуршил яаж үүсдэг вэ гэхээр миний бодол мэдрэмжийг эхлээд үүсгэжсэн бол одоо нөгөө танил өнгөрсөнд байсан нэг юм ингээд давтаад тахаар бүх юм танил болцсон байгаа гэж байгаа шүү дээ. Тэгвэл өдөр болгон мэдэрдэг мэдрэмжээ миний бие одоо надаас эхлээд нэхэд шин зүйл оруулахаар хэцүү байгаа. Тэгээд одоо би өмнө нь яг адилхан бодлоодод яг адилхан мэдрэмж мэдэрдэг байсан бол бодлоод байгаад энэ маань давтагдсаар гад одоо миний тарих биш миний бие намайг захирч эхэлнэ. Тархиа захирч эхэлнэ. Яг гэвэл бодол мэдрэмж гэж явдаг байснаа одоо бодол мэдрэмж нь эргэж тархилгоо нөлөөлөөд яг тэрнтэй адилхан бодлуудыг бодуулаад ингээд эн чинь бүтэн цикл болчихж байгаа. Бүтэн цикл автомат цикл болчихж байгаа. За тэгэхээр автомат цикл болоод тэгвэл тэр автомат циклээс яаж гардаг вэ гэхээр одоодоо байж байгаа. Маш олон хүмүүс тэгтээ бяцлалын одоодоо бай гэж өглөөл идэг тэгвэл тэр өнгөрснөөс өөрийгөө тусгаарлаж салгаад цоошин нэрээдүг бий болгох арга нь ерөөсөө яг одооноос тэгэхэд яг одоо энэ байгаа моменттой төвлөрөхөд л тэрийг одоо тэр өнгөрсний одоо энэ циклээс өөрийгөө гаргах цорын ганц арга нь одоогоос эхэлдэг. Гэтэл бид нар одоодоо ерөөсөө байж чаддгүй дандаа өнгөрсөн дээр анхаарал явж идэг. Асал ирээдүйтэй холбоотой айдаснууд дандаа явж идэг. Бидний тархинд. Тэр ирээдүйтэй холбоотой айдаснууд гэдэг маань өнгөрсөнд болсон юмнаас бий болсон ирээдүйтэй холбоотой айдаснууд гэдэг. За би 2 жилийн өмнө би бүр яг ингэ шийдсэн аахгүй. За би энэ ингэ тархинд эргэлтэл идэг сөрөг бодол юм. Энэ бодлын хүчрэг болъё, энэ айдасны хүчрэг болъё гэхээр тэр үед би өөрөө маш их сөрөг бодолтой, маш их айдастай хүн байсан байхгүй. Тэгэл за энэ хоёрын учрыг л олохгүй л өстой болохгүй юм байна. Учрыг олъё гэж шийдээд энэ талаар маш их юм одоо тэг үзээд мэдээ судлаад энэ талаар өөртөө ажиллаад одоо надад тэгээд бараг сөрөг бодол энэ төр нэг орж ирдэггүй. Өнгөрсний тухай ер нь боддоггүй. Өнгөрсөндөө бараг байдгүй. Ирээдүйн тухай бас нэг бодоод байхгүй. Ирээдүйн тухай бодно гэдэг нь бодохгүй гэсэн үг биш. Ирээдүйн тухай юу бодож байна гэдэг нь явж байгаа. Ирээдүйн тухай яан тэгчих үү, ингэчих үү гэдэг бодлоо байдаг. За ирээдүйн тухай би ийм бүтээ энийг ингэж хийвэл тэр хүн тустай байна. Би энийг ингэ хийлээд өчл хүн тус болох болов ч гэдэг дандаа хийж бүтээх зүйлийн тухай юмнууд байдаг нь чанарын хувьд амар шиг ялгаатай болчихж байгаа тий. Одоо нөгөө намайг ингэ тодорхойлоод байсан тий. Намайг сарна гэдэг хүн хэн бэ гэдгийг тодорхойлоод байсан. Тэр бодол мэдрэмжийн хүлээснээс гинжи хэлхийнээс гарцсан гэсэн. За тэгэхээр энэ гарах боломжтой. Гэхдээ эхэндээ айгүй хэцүү байдаг. Яагаад тэгэхээр бид нар 95% эсрэг бид нар 5%-аар ингэж үзэх гэж байгаа холбоотойгоор эхэндээ маш хэцүү байдаг. Гэхдээ ерөөсө болохгүй зүйл биш. Болох боломжтой маш олон хүмүүс чадсан байдаг учраас та бүхэн ч гэсэн чаднаа. Миний нэг үзэл бодол бид нар бүгдээр адилхан хүчтэй. Учраас би чадаад байгаа юм та ч гэсэн чад. За тэгээд өөрчлөлтийг хийхин тулд одоо нөгөө танил бодлоо бодохгүй, танил мэдрэмжээ мэдрэхгүй. Тэгжээж өөрчлөлт.
эхэлдэг. За тэгэхээр танил бодлого бодохгүй болоод эхлэнгүүт нөгөө би чинь намайг танил мэдрэмжээ мэдрэх гээд би намайг одоо шахаж эхэлнэ. Хөөе нөгөө сөрөг бодлоо хайцсан бэ. Хөөе нөгөө нэг гой мэдрэмжээ мэдэрмээр байна гэж тэгдэг. Тэгвэл за ингээд амьдралд энэ зөндөө зүйл тохиолдох. Нэг өдөр ингээд амар аз жаргалтай мэдэрч ямар гой өдөр өндөр ямар азтай өдөр вэ гэж баярлал талархал айгүй гой өдрийг эхлээл айгүй өдрийг дуусгасан ч маргааш нь өглөө дахиад сэрэхтэй нөгөө л уртны бах байдгаар сөрөг бодлого бодвол эхэлцээ бас нөгөө сөрөг бодолтой хооллол мэдрэмжүүдээ мэдрээл дахиад нөгөө циклд орцсон явж идэг. За энийг чинь зуршил гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр өнгөрсөнд бид нар зуршлыг яагаад бий болгосон бэ гэхээр нэг юмыг мангар болсон давцааргаад тэр нь автомат болцсон. Тэгэхэд би хувьдаа юу гэж боддог вэ гэхээр муу хүн гэж байдаггүй. Муу хүн гэж өрөөсөө байдаг. Зүгээр муу дадал зуршилтай муу програмтай л хүмүүс гэж. Муу програм гэж хэлэхгүй зүгээр өөрт нь хэрэггүй програмуудтай өөрсд нь ямар ч ашиггүй хэрэггүй програмуудтай л хүмүүс гэж байдаг. Тэгээд тэр нь болохоор дандаа нэг юмыг өөрийнхөө сонссон мэдсэн зүйлийг дандаа давтаж хийсээр байгаа ухамсаргүйгээр давтаж хийсээр байгаа болсон програмууд байна. За одоо тэгээд миний ингээд толгойн бодол тархины мэдрэмж хоёр ингээд намайг удирдах гэдэг автомат цикл юм болвол шал ондоо одоо тий өнгөрснөөсөө шал ондоо ирээдүг бүтээхийн тулд би одоо энэ циклээс гарах ёстой. Танил юмнаас гарах ёстой. Танил юмнаас гарах ёстой гэдэг нь юу вэ гэхээр танил бодлоо бодож танил мэдрэмжийг мэдрэхгүй. За тэгэнгუут чинь хүний нөгөө нэг хүн чинь айдастай штеп. Тодорхой бус юмнаас айдастай байхгүй. Тэгээ юм тодорхой бус болоод эхлэнгуут нь маш их айцд орчд яана бүтэхгүй болчих ингэж вэ би нэг мэдэхгүй юм биш тэгээд айцд маш их орчдөг тэгвэл энийг ус давах хэрэгтэй бол. За одоо би түрүүнд хэлсэн тий яг энэ өнгөрсний циклээс гарыг гэх юм бол одоодоо байж сурах хэрэгтэй гэж. За одоодоо байж сурна гэдэг нь болохоор хүмүүс ихэвчлэн одоодоо байж сурахыг бяцлаглаар айгүй одоодоо байж сурдаг л та. Тэнгуут одоодоо байж сур гэх бяцлал хий гэдэг тийм хүмүүс бяцлал хий гэхээр нөгөө нэг ингээл завилцуугаал гэдэг энэ суухыг бяцлал гэж боддог. За эхэндээ бол үнэхээр одоодоо байж чадахгүй байгаа хүмүүс маань яг ингэ суужиж өөрийгөө яг одоодоо л авчирдаг байх нэ. За би комментуудаа хараадах юм. Манайхан хөрхнүүдээ гасалтай бичээрэй. Коммент баги баярлалаа. Манай лам янжин завцанд бол өнцөг тавьсан байна. Та бүхэндээ баярлалаа. За тэгээд бясалгал гэдгийг би энэ ч жоох ярьчих. Бясалгал гэдэг маань болохоор яг одоо дээрээ байх гэсэн үг тийм. За одоо ингээд би ингээд бясалгал хийх гээд оролдоод бясалгал хийхээс суулаа гэж бод. За би одоо ер нь тийм миний яг одоо ингээд толгой дотор маш их сөрөг бодлого гадаг байна. Би амьдралаа өөрчлөе гэж бодох юм бол бяцлаглаас эхлэх ёстой юм байна. За бяцлал хийе гэж бодож суулаа гэж. Бяцлал хийгээд ингээс монгож маш олон бодлууд орж ирдэг байхгүй. Бодлууд ороод ирнэ. Тэнгууд нь бид нөгөө бодлогоо дагаа авчдаг. Эсвэл нөгөө бодлого үргэлжлүүлээ бодоо авчдаг. За тэгвэл бодлууд ороод ирж гин гэдэг маань тэр бодлого үнэн гэсэн үг биш байхгүй. Тэр бодож их ёстой. Яна би одоо босоод өнөөдөр тэр ажлыг хийх ёстой, нэг хийх ёстой. Яна тэлдэг ч вэ, нэг ч вэ. Гэх мэтэн 9 жорын бодлууд ингээ орж ирдэг. Тэр бодлуудад итгэж үнэмших шаардлагагүй зүгээр нөгөө за минь нөхө хуцчил лээдэг жингийн цуваа явж л лээдэг гэдэг гэд гэд нэг ингээл өнгөрөөд сурах чухал болдог байхгүй. Тэгэхээр энэ дээр хамгийн гол юм нэгдүгээр өнгөрөөж сурах дагаж бодож явахгүй дагаа бодоод явж их юм бол өөрөөгөө бодлоо автоматар буцаагаад авчираад тавина гэсэн. Тэгээд амьсгал дээр бодлоо ингэ төвлөрүүлэх гэхдээ амьсгал авч байгаа гаргаж байгаа ажил гэдэг анхаарлаа энэ дээр тавьчихад тархины нөгөө нэг тархинаас анхаарал бодлоос анхаарал амьсгал дээр төвлөрөөд ихээр энэ хамаагүй төхүү болтго л доо. За тэгээд дараа нь бяцлал гэдэг маань яг утгатай юу вэ гэхээр яг одоо
хийж байгаа юмдаа л төвлөрөхийг л хэлж байгаа. Тэгэхээр энийг би бас яг өмнө нь юус ойлгохгүй байсан тэгсэн чинь яг одоо байгаа зүйлтэй төвлөрөө нөгөөтгөндөө анхаарлаа хандуулахыг. Хэрвээ хоолоо ихэд махаа ирчиж байгаа юм бол яг тэр махаа гоё тэгшээ ирчиж ин да ч гэж боддог юм ингээд тэр махандаа л төвлөрнө олон юм бодохгүй нөгөө өнөөдөр тэгсэн чи тэрний маань тэр нэг гисэн тэр нь тэгсэн тэр нь тэгээ яах вэ яана одоо маргааш тавиаж л та гэхгүйгээр өнөөдөртөө байцсан. Яг л тэр тархинд орж ирээд тэр олон бодлооч автомат шүү дээ. Автомат. Дандаа өнгөрснөөс гарч ирсэн аль ирээдүйтэй холбоотой айдснууд явж байгаа тий таамаглалууд айдснууд явж байгаа. Тэгэхээр тэр ирээдүйтэй холбоотой таамаглалууд айдснууд чинь өнгөрснөөс бий болсон юм байхгүй. Ерөөс тэрэн дотор ерөөс шинэ юм байх. Тийм учраас энийг дандаа танил өнгөрсөн гэж яриад танил хүнтэй холбоотой юм. Танил одоо болсон үйл явдалтай холбоотой бодлууд мэдрэмжүүд гэдэг. Тэгээ бүх юм чинь танд танил бахаараа ирээдүйд чинь танд танил яг адилхан байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ концептыг ойлгоод авчих юм бол юм маш амархан болчтой. Тэгээд энийг би та бүхэндээ ойлгоод аваасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа учраас энийг ингээ аль болох олон талаас нь ингээ жишээ татаж тайлбарлаад байгаа хгүй. Тэгэхээр зарим хүмүүс маань ямар нэг юм дахин тойруулж ирт ядаргаатай юм бэ гэж бодож их юм бол жоохон төвчээр гаргаад сонсчороо тэгэд би нөгөө бас ингээд олон талаас нь нэг хүн ингээд нэг юм нэг хэлэхэд ойлгочдөг. Нөгөө хүн дахиад ондоо янзаар хэлэхэд ойлгодог учраас би ингээд хоёр хүн талаас нь яриад. За тэр өөрчлөлтийг хийхин тулд бясалгал гэдэг маань одоо нөгөө нэг энэ эргэн тойронд болоод байгаа шуугантай амьнаас холдож өөрийгөө одоо цаг дээр нь төвлөрүүлэх гэсэн үгээ. За тэгээд хамгийн ихэнд одоо цаг дээр төвлөрөхөд хэцүү байх юм бол чихэв зүгээд намхан хөгжим сонсоод яг амьсгал дээр анхаарал төвлөрүүлээд ингэж суугаад ерөөхдөө болдго юм аа. За яг тэгээ бясалгал хийгээд сууж яах гот чинь ингэдэг юм. Босож явмаар санагдал галтгоонд ч юм эргүүл идэх юм эргүүл ингээ санага нойлж явмаар юм шиг санагдал. Эн чинь би нөгөө нэг ингээд сууж тасаагүй болохоор тий өнгөрсөнд байсан миний туршилт донд энэ байхгүй шүү дээ тий. Тэгвэл тасаагүй болохоор нөгөө нэг түрүүнийхээ явдаг мэдрэмжийг надаас нэхэд ингээд сууд тасаагүй шүү дээ чи босолтоо гэдэг байгаа байхгүй юу? Би чи хэлнэ хүрэх мэдрэмж шүү дээ. Ингээ над чиг миний амаар ингээ гараад яг чадахгүй бодол шиг ингээд хилээд ич чадахгүй учраас би мэдрэмжээр байдаг. За тэгвэл босоод заримдаа босоо явчихдгийг. It's okay. Босож явж байгаа гэг үнт ингээд анзаарсан чи босоо явж байгаа юм бол буцааж өөрөө авчаас суул. За энэ бодол ингээд бясалгал хийгээд ингээд юун дээр анхаарлаа төвлөрүүлсөх биеэ ингээд яг тэр чигтээ ингээд бариад суулгаад байгаа чинь өөрөө ялалт шүү. Яг эндээс л энэ өнгөрсөн ирээдүгээс гарах ялалт эндээс эхэлдэг. Цоо шин хүн одоо тийм ирээдүйдээ цоо шин амьдралыг бүтээ гэж бодож байгаа байх юм бол та өөрөө цоо шин болоод өнгөрсний тэр хүлээснээс гарах хэрэгтэй. Тэгээ тэр одоо ингэ те ингээ бодлоо анзаараад би чи ингээд босож босоод явах гэх нь та өөрөө бариад суулгаад байна. Одоо биендээ би эзэн шүү. Биендээ чи эзэн биш. Одоо би эзэн гэдгийг биендээ хэлж байгаа байхгүй. Эхэндээ хэцүү. Тэгтээ байнга давтамжтай хийгээд одоо эн чинь дадал шүү дээ. Нөгөө нэг бид нар нөгөө дадлаа маш олон жил хийсэн учраас хүчтэй байгаад байгаа. Одоо шин дадлыг оруулж ирэхин тулд цоо шин зүйл гаргаж ирээд тэрэндээ төвлөрөөд яг тэрийгэ хэсэг хугацаанд хийгээд эхлэхээр тэр чинь өөрөө одоо автомат болоод дадал зуршил болоод эхлэхэд одоо нөгөө төвчийн дадал зуршлыг давж эхэлнэ. За тэгээ хэрвээ яг дадал зуршил гэж юу юм бэ? Яг яаж өөрчлөх юм бэ гэдгийг дээр нөгөө дадал зуршлын хүч гэдэг нэг ном байдаг. Би Монгол дээр орчуулгадад хэвлэгдсэн байх гэж бодож байна. Зохиогч нь хэн блээ? Би амар гэлээддэг гэд хэлхэ болиг шийдсэн байгаа гэсэн чи хэлсэн. Нэлээд олон жилийн өмнө уншижсэн. За тэгэхээр номон дээр юу гэдэг вэ гэхээр хүнд шин дадал зуршил үүсгэхийн тулд доор 60 хоног хэрэгтэй.
60 хоног дараалаад хийцэн байхад тэр бол дадал болдго юм аа. За нөгөө талаас тэр дадлыг үүсгдэг нэг юм өдөөгч хүчин зүйл байдаг юм аа. Тэр өдөөгч хүчин зүйлийг олоод яг тэр өдөөгч хүчин зүйл чинь чам дээр гараад ирж байна гэдэг чинь бодлон мэдрэмж байгаа шүү дээ. Жишээ нь тамхи татдаг хүн яагаад тамхи татдаг юм гэхээр тэр чинь нэгдүгээр автомат дадал болсон. Хоёрдугаар биеийн эргээд нэхэд байна гэсэн. Би нийс татаач би мэдрэмжээ мэдэрмээр байна гэдэг л юмд л орцсон програм яваад байгаа шүү дээ. Тэгвэл яг татаач би нэг мэдэрмээр байна гингуут нь цоошин зуршил орж ирээд яг тэр мэдрэмж гараал ирэнгуут нь хийдэг ондоо зүйлтэй болж тэгжид дадлыг устгадаггүй зүгээр ондоогоор сольдог гэж тэр номон дээр бол ярьдаг. Гэхдээ энэ номын аргаар би хэрэгжүүлээд яг 2013 онд юм бэ. 13 онд өөрийнхөө тэр үед би айгүйх ингээд сүр бодол бодоод итгэсэн те дөнгөж хүүхд гаргацсан тэрний дараа л болсвол явахгүй аим сүр бодлоодод яа өөртөө төвхтэй хахад энэ аргаар хэрэгжүүлж үзээд тэр үед болж байсан сүр бодол бодвол бодогдоол эхлэнгуут нь яг сүр бодогдоол эхлэнгуут тэр нь ингээд хүчээр сайхан бодлоор ингээд сольдог байсан 60 хоног хийгээд тэр бодол маань автомат болоод тэгээ сүултээ сүр бодохоо болж исэн. За одоогийн миний хэлээд байгаа арга бол тэр түвшнээс хамаагүй дээр давцсан. Яагаад ийм юм болоод байгаа вэ гэдгийг би шинжлэх ухааны үндэслэлтийг одоо тий job dispenser-ийнхаар та бүхэндээ тайлбарлаж өглөө. За яг энэтэй холбоотой асуулт ивэл комментод бичээл би өнөөдөр нөгөө дандаа оройны 7 цагаас хийдэг байж байгаа цагаа өршлөд 5 цагаас хийсэн болохоор хүмүүс жоохон цөөхөн баг шиг бай. Тэгэхээр давтаж үзээд ороод ирж байгаа хүмүүс маань энэтэй холбоотой асуулт байх юм бол комментор бичээрэй би тэгээд тэр доор нь альсэл комментор хариулаад үнэхээр комментор хариулахад маш урт байгаад ах юм бол дараа нь лайв хийгээд юм жижигхэн видеорийг хийгээд орсон ч болно. За та бүхэн тэгээ өнөөдөр уулзахдаа би бүр маш таатай байлаа. Энэ маань ингээд надад маш гоё урам зориг өгдөг. Тэ би энийг өөрөө сэтгэл зүрхнээсээ хийдэг. Хинч намайг энийг хий гэж хэлдэг. Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг ийм гоё юм байдаг юм байна гэдгийг би та бүхэндээ хэрэгтэй хүндээ хүрээсэй гэж бодод энэ зүйлийг хийдэг шүү. За тэгээд цагаа зохицуулаад анхаарлаа хандуулад үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн хагас өдрийнхөө 5 цагаас эргээд уулзцгаая. Өнөөдрийг хайртай хүмүүстэйгээ сайхан аз жаргалтайгаар өнгөрүүлээрэй. Баярлалаа.